За эхлэх үү. За бүгдд нь энэ өдрийн минь төргий. Эрдэнэ төлөвлөрийн үйлдвэрчний эвлэлийн холбооноос энэхүү мэдээллийг хийж байгаа. За бид уурхаачтайгаа ирсэн байна. Бид нар ууланд 7000 хүн байгаа. За үнэхээр Улаанбаатарт байгаа учраас алс зайнаас болов. Тэгээд тийм учраас бид нар ирэх одоо зарим хүмүүсээ бол авчирч чадаагүй. Тэгээ манай урилгыг хүлээж авч үннийг ард түмэндээ хүргэхээр одоо ирсэн та бүхэнд бас баярлалаа гэж хэлье. Бид хаврын синдром үзсэндээ энэ мэдээллийг хийгээгүй. Бид улс төрийн ажил хийх гэж бас энд ирээгүй. Бид Монгол улсаа Эрдэнэс Монгол гэх хэрэггүй юм мохор олгоноос салгахаар ирсэн. Манай Эрдэнэ төлөвлөр дээр 3 толгой байна. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Эрдэс баялаг аж үйлдвэрийн яам, хамгийн сүүлд нь 2022 онд Эрдэнэ төлөвлөр дээр Эрдэс Монгол гэдэг ХХК гэдэг компани доор төрийн өмчийн 16-7 үйлдвэрийг аваачсан. Энэ аваачсныг л бид эсэргүүцэж. Тэгээ эндээс одоо улсын төсөвт орж болохоор 750 тэрбумыг Эрдэс Монгол ХХК хэрэгжилж байгаад л бидний асуудал үүсэж байна. Эрдэнэ төлөвлөр гэхэд жилдээ 90 орчим тэрбум төгрөгийг зөвхөн Эрдэс Монгол гэдэг компанид менежментийн зардал гэдэг нэрээр өгж байгаа. Гэхдээ энэ нь ашигын хуваар биш, орлогын 2 хуваар явж байгаа. Эрдэнэ төлөвлөр бол 48 жилийн түүхтэй үйлдвэр. Бүх үйл ажиллагаа, хүний нөөц, тэгээ бүх аппарат нь бүгд бий Эрдэнэ төлөвлөрт. Эрдэнэ төлөвлөр бүхэл бүтэн хуулийн хэлцтэй, одоо механикийн хэлцтэй, эрчим зүйн хэлцтэй, хүний нөөцийн хэлцтэй, бүхэл бүтэн багт тэнд ажиллаж байна. Маш олон техникчүүд бүгд байгаа. Тэр бүх бүтцийн нэгж байгаа учраас бид нэр энэ дээр эсэргүүцдэг. Төрийн давхардал үнэхээр бид нар дээр бол асуудал үүсгэж. Олон толгой олон гар орооцолтно гэдэг үг байдаг. Бид нар ерөнхийдөө ямар асуудал яриад байгаа юм бэ гэхээр менежмент хийх юм бол ядаж ашигаас нь авахгүй яасан бэ гэдэг асуудал. За тэгээд ажилдаа орё бүгдээрээ слайдыг тавиад өгөөрэй. За 2022 оны 6 дугаар сарын 8-ны өдөр та слайдер харах юм бол 225 дугаар дугаар засгийн газрын тогтоол гарсан. Энэн дээр ямар асуудал үүсгэсэн бэ гэхээр энэ тогтоолын дагуу Эрдэнэ төлөвлөр Монгороос цэвэрлэмээд за Эрдэс Монголын харьяанд ажиллуулсугаа гэсэн юм тогтоол гарсан байдаг. Ингээл ороод ирж. За дараа дөрмийн бүгдээрээ хараад аваад үзье. 2023 оны 3 дугаар сарын 29-ны өдрийн 108 дугаар тогтоолын хавсралтаар Эрдэс Монгол хязгаарлагдмал хариуцлагатай компани дөрмийг баталсан байдаг. Энэ дөрмөн дээр яг гол асуудал яригдана. 1-2-1 дээр 1-2 дээр болохоор компани зорилго үйл ажиллагааны чиглэлийг маш тодорхой бичсэн. Компани зорилго нь болохоор Эрдэс Монгол компани зорилго нь болохоор Монгол улсын стратегийн ач холбогдол бүхий болон улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулах замаар Монгол улсын нийгэм эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахад оршноо буюу зөвхөн боожж байгаа үйлдвэр дээр байна. Одоо ашиглалтанд эдийн засгийн эргэлтэнд ороогүй байгаа төрийн өмчөөр хайгуулаа хийсэн одоо ордуудыг л эдийн засгийн эргэлтэнд оруулах зорилготой компани баггүй энэ компани өөрөө. Тэгэхэд 48-9 жил болцсон энэ том үйлдвэрийг аваачаад доор нь хийж байгаа нь асуудал. Дөрмөн нь болохоор тийм биш байгааз дөрмөн дээрээ бол Эрдэнэ төлөвлөр гэдэг ойлголт ерөөсөө байхгүй. Эрдэнэ төлөвлөр харьяалагдах бас боломжгүй. Тэгэнгүүт засгийн газрын тогтоолоор ингэ хийчихэж байгаа. За та хэд дараагийн слайдыг тавиад өгөөрэй. За Эрдэнэ төлөвлөр яаж явдаг вэ гэдгийг та хэд харьцуулалтаар хэлээд байгаа юм. За Эрдэнэ төлөвлөр бол хуулийн хувьд төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар зохицуулагдаж байгаа. Энэ өөр хууль. За Эрдэс Монгол гэдэг компани нь болохоор компани тухай хуулиар зохицуулагдаж байгаа. Төрийн өмчийн үйлдвэрийн олон үйлдвэрийн дээр компани аваачаад хийчихэж байгаа байхгүй. ХХК. Энэ засаглалын үед болохгүй. Дараа нь худалдаа авалтын үед. Худалдаа авалтын үед бол төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчлэгээ худалдаа авах тухай хуулинд Эрдэнэ төлөвлөр явдаг. Энэ ямар хууль гэхээр цомхон нэрээр нийлэх юм бол тендерийн хууль гэдэг бүгд мэднэ те. Тендерийн хуулиар бараа үйлчлэгээ нь явдаг. А ХХК болгочоор тендерийн хуулиас гадуур болчихж байгаа. Хэмнэлтийн хувьд болохоор төрийн хэмнэлтийн хуулиар Эрдэнэ төлөвлөр явж байгаа. Нөгөөх нь хэмнэхгүй байгаа асуудал. За санхүүгийн хяналтын хувьд болохоор Эрдэнэ төлөвлөр болохоор үндэсний аудитын газраас санхүү нь ордог, хяналт нь ордог гэсэн. За Эрдэс Монголын хувьд бол аудитын ямар байгууллага гэдгийг бид нар мэдэхгүй. Орлогын хувьд Эрдэнэ төлөвлөр 2026 онд 4.9 их найдын орлоготой байсан. За энэ нь гэхдээ Эрдэнэ төлөвлөрийн орлого ашигуд нэмэгдэж байгаа. Гэхдээ энэ нь
Ямар одоо Эрдэс Монгол компани менежмент хийгээд дээшлүүлсэн үү гэвэл үгүй шүү. Эрдэнэ төлдөр бол жилийн жилд ашиг орлого нь нэмэгдэж байгаа, өсөлт нэмэгдэж байгаа үйлдвэр. Яг ингэж хэлж байгаа юм гэхээр 2026 25 онд зэсийн үн маш өндөр болсон. Эндээс л ашиг нэмсэн. Эндээс л орлого нь нэмэгдсэн. Тэрнээс Эрдэс Монгол менежмент хийгээд яг ийм өндөр болгоцсон гэсэн үг бол биш. За ажлагчдын тоо бол Эрдэнэ төлдөр 6880 ажилтан байна. За Эрдэс Монгол компанид бол 150 орчим ажилтан байна. За дараагийн слайдыг тавьд өгөрөө. За энэ дээр нэг ийм тэтгэмжүүд Facebook-оор захин орчинд явсан. Та хэд мэдж байгаа те. За ингээ хүний нэр дурдаад явах. За группийн зохицуулагч гэдэг хүнийг одоо ингээд хөтөлбөрийн хуулинд юу байдаг вэ гэхээр цомгтгол хийх үед л ерөнхийдөө тэтгэмж өгдөг байхгүй. Үед л тэтгэмж өгдөг. Гэхдээ ажилласан жилдээ нь уйлдуулахгүй. Тэгэнгүүт яасан бэ гэхээр миний ойлгосноор тэр хүмүүсийн одоо шилэн цогоо те мөнх эрдэнэ гэдэг хүмүүсийн хийсэн лайваар юу гэж ярьсан бэ гэхээр энэ хүмүүсийг дэвшээд явахт нь өгсөн. Тэгээ нөгөө уурхаачдын хүс хөдөлмөрөөр олсон 1 тэрбум гаруй төгрөгийг тэр хүмүүст шагнал болгоод өгсөн байсан. Энэ тэтгэмж нь хуулиар байхгүй. За газрын зохицуулагч гэхэд 12 сая төгрөгийн цалинтай 3 хүнд 216 сая төгрөг өгсөн байна. Группийн менежер 9 сая төгрөгийн цалинтай 2 хүнд 108 сая төгрөгийн тэтгэмж өгсөн байна. За бусад мэрэгжилтэн ингээд 5-6 сая төгрөгийн цалинтай 5 хүнд 180 сая төгрөг. За хэвлэлийн алба ингээд зөндөө хүмүүс байгаа. За газрын дарга нарт болохоор 8 сарын цалинтай тэмцэх хэмжээний 12 сая төгрөгийн цалинтай хүнд 2 хүнд 192 сая төгрөгийн тэтгэмж өгч болохгүй байхгүй да. Эн чинь төрийн мөнгө. Энэ уурхаачдын мөнгө. Уурхаачдын хүс хөдөлмөрөөр олсон мөнгийг ингэж өрөөсөө үрж болохгүй. За хуулийг та бүхэн танилцуулъя. 80 дугаар зүйл нь юу гэж байгаа юм бэ гэхээр хөдөлмөр эрхлэлтэй харилцааг ажил олгогчийн саналаар цуслах гэдэг заалт байдаг. Хуулийн заалт, хөдөлмөрийн хууль. Энэ дээр ямар асуудлаар энэ ажил олгогчийн саналаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цусалж болох вэ гэдэг юм байна. Аж ахуй нэгж болон түүний салбар бүтэц татан буугдсан эсвэл оронтой цөөрсөн үед л цомгтгол хийдэг. Хоёрдугаарх нь ажилтан ажил мэргэжлийнхаа хувьд ажил хийж байгаа ажил мэргэжилтэд тэнцэхгүй байвал. За гуравдугаарт нь эрүүл мэндийн шалтгаанаар тэнцэхгүй байвал энийг цомгтгож болдог. Хууль нь. За дараагийнх нь слайдыг тавьд өгөөрэй. 82 дугаар зүйл. Хөдөлмөрийн хуулийн 82 дугаар зүйл. За миний хэлээдээс нөгөө хугацаанууд харагдана. Хугацаанууд. За энэ дээр юу гэж байгаа юм бэ гэхээр ажилтан 2 жил хүрээгүй. 6 сараас 2 жил хүртэлх хугацаанд болохоор ажилсан хүнд болохоор 1 ба түүнээс дээш сарынх нь үндсэн цалинтай хэмжээний тэтгэмжийг өгөөд цомгтгох гэсэн үг. Одоо мөнгө шига Эрдэнэ төлөвлөлт ажилдаг байл та. Намайг цомгтгоё. Тэгэх юм бол надад цомгтгосон гэд би 10 жил 2 жил хүртэл ажиллаагүй байвал надад 1 сарын маань үндсэн цалин өгөөд цомгтгож болно. Хуулийн заалт. За хамгийн дээдлийнх нь болохоор 82-ийн 1-3 буюу 10 ба түүнээс дээш жил ажилласан ажилтнанд 3 ба түүнээс дээш сарынх нь үндсэн цалин гэл өгдөг. Цомгтгож ийж. Тэгэнгүүт ямар асуудал яриад байгаа юм бэ гэхээр энэ Эрдэнэ төлөвлөрийн болон маш олон уурхаачдын төрийн өмчийн үйлдвэрийн газруудаас авсан мөнгийг энд хин нэгнийг одоо миний ойлгосноор хардлагынхаа хүрээнд ирж байгаа ш. Захирал нь юу руу явлаа штэ. Монгол банкны захирал болоо явлаа. Тэрийг дагаж яваад өөр тийшээ шилжсэн хүмүүст өгчөж байгаа юм. Цомгтгоогүй. Шилжээд албан тушаал шилжээд дэвшээд өөр газар руу явахт нь мөнгө өгж болохгүй л гэдэг юм яриад байгаа. Энэ хуулийн дээрээ байхгүй. Тэгээд энэ бол Эрдэнэ төлөвлөрийн болон энэ уурхаачдын хүс хөдөлмөрөөр олсон мөнгө. Энэ 750 тэрбумыг бид нэр багш эмчнэрийн сайланд хүртэл өгөхөд хангалттай хэмжээний мөнгө. Саяны нэмэгдэл 870 орчим тэрбум гэж ярьсан шүү дээ. Тэгэхээр 750 тэрбумыг тэнд үр ашиггүй зарлагдаад байна. Энийний оронд Эрдэнэ төлөвлөр өмнө нь болж исэн. Яамда Эрдэс баялаг аж үйлдвэрийн яаманда төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар 2 байхад энэ хоёртой харьяалагдаад болж исэн. Та хэд сонстоо төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар буюу бодлогыг нь юу авч явж байна? Ерөнхийдөө төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар авч явж байгаа болохоор энэ бол хангалттай явж исэн юм. Дээрээс нь давхар нэмээд ингээд оруулаад ирж байгаа нь бид нар би хардахынхаа хүрээнд юу гэж ярьж байгааг юу гэж харж байгааг гэхээр ерөнхийдөө энэ бол за нөгөө намда хаягдчлгүй үлдсэн ийм хүмүүсийг нэг оргнуулдаг газар тэр хүмүүс цалин пүнлөө болгож олох гэсэн л ийм нэг үйлдэл гэж бид харж байгаа. Төр олон давхар толгойтой байгаа нь ерөнхийдөө манай улсын
газар доошоо унах ийм юмыг хийж гинэ гэж бид харж байгаа учраас л энэ мэдээллийг хийж байгаа юм. 100 түүчэлэх 100 мэдээ сонин цаасан хэвлэл болон цахим хэлбэрээр уншигч танд хүрч байна. Иргэдээ өмөөч өвчин. Үндэсний өдөр тутмын сонин 100 мэдээ.